Сонсогч та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. 25 дугаар суугчдын сонгуульд байгаа бүх үзэгчтэй маш их баярлалаа гэж хэлье. За өнөөдөр бид нар Улаанбаатар хотоос жоохон гараад одоо Өлзий тороол гэж нэрлэдэг Өлзий тосгонд ирсэн байна. Энд ч одоо баг хэдэн жилийн өмнө л нэг айл дэрж хонсноос хойш бас наашаа ирээгүй байна шүү. Тэгээ өнөөдөр энэ ч бас нэг сонирхолтой айлыг одоо зориод ирж байгаа маа. Тэгээд би түрүү нэг л удаа уцаар ярьсан. За ингээд одоо та тооны нэвтрүүлэг очих гэж байна гэсэн чинь за хүрээд ирээл гисэн одоо өөр юм яриаггүй. Тэгээ ямар айлд очихын бүгдээрээ нэвтрүүлэгтэйгээ хамт байгаад үзээрэй гэж хүсье. За одоо холбогдох гэх. Өнөөдөр жоохон салхитай. Хүүтвтер байна. See-you дээр ирээд яриад л гэсэн юм байгаа юм. Байна уу? Байна. За бид нар яг нөгөө see-you дээр ирсэн байна мэд. Одоо би ямар ч таньд бодохгүй шүү. За тэгээ би тэрүүгээр нь яваад ч гэдэг л. За баярлалаа. За локейшн явуулчих гэж байна. Хэдүүлээ хамт айл руугаа хөдлөе. Тэгээд ямар айлд очих нь уу, хэний зочлох нь уу, юу үзүүл тариалах нь бүгдээрээ нэвтрүүлэгтэйгээ хамт байгаад үзээрэй. За хөдлөе. За сайн байна уу? Нохоо нь зүгээр үү? Асуудалгүй юу? Зүгээр үү те? За сайн байцгаана уу? Яа. Харин тийм байна. За сайн уу? За ажил өндөр үү? Ажил өндөр. Сайхан хаварч чинь үү? Хэн блэ нэр нь? Мөх чимэг. За. Мишка гэдэг нь хин юм бэ? Яг нөгөө манай муурны нэрээр Мишка гэх нөгөө нэрлдэг байхгүй манай Facebook хаягийг. Тэгээ нөгөө өмнө нөгөө Мишка амтны асрамжин нөгөө Мишка амтны хэрэгслийн дэлгүүр гэдэг нөгөө онлайнаар би бараа зардаг гэсэн. За. Тэгээ тэрүүгээрээ хүмүүст илүү их танигдсан гэх. За өнөөдөр маань нэвтрүүлгийн маань гол дүр. Бид нар ерөөсөө шууд уцаар яриад Мишкатай холбогдоол. Манай нэвтрүүлгээс ингэ холбогдож байгаа маа. Өнөөдөр очих болох уу гэсэн. За тэгээ хүрээд ирээгээл. Тэгээд бид төр ч анх удаага уулзж байгаа тийм. Анх удаагаа л уулзж байгаа. Манай орчин гоё яваад. Орчин ч бол гоё юм байна. Яа, станаар. Агарын сайхан л биш юм чи аа. За энэ болохоор сонгоо ярих бол. За. За дөрөв хайрхны гол гэдэг гэсэн үг байна. За тийшээ болохоор шуун папар гэдэг. Шуун папар гэдэг тийм. Тийм. Тэгээ нөгөө марины сенс толгой буюу хуучин нөгөө марь уралддаг гэсэн газар болохоор заавал нөгөө далан босогцсон байхгүй юу? Нэг мариныхаа аюулгүй байдлыг хангахын тулд за хоёр тэгэхээр нөгөө уулын нөгөө ус цас хайлахаараа үер болох магадлал өндөр өгдөө. Тэгэхээр нөгөө айлууд нь далан босогцсон юм лээ. За тийм юм байна л та. Шидэр маань тэгэд одоо танаа чинь тог мог татаагүй харагдаад байна тийм. Татааг. Тэгээ тоггүй мө? Тоггүй. Тэгээ юугаар тог мог гарч? Одоо би ч өөрөө дотроо нөгөө гал төлчдөг тогоо болохоор нөгөө наран дээр гаргаад тавьчдаг нэг жижигхэн өрхөн нөгөө тал байдэн штэ. Хөөрхөн жижигхэн. Тэрүүгээр л нэг нарлуугаа харуулаад тавиал. Болгочтой юм тийм. Болгонд орж байгаа тэрэнд үз танилцъя тийм. За энэ одоо хин гэдэг баахан нөхдүүд явж байна да. За сайдлах нь болохоор бор нөхөр нь. Бор нөхөр нь хин гинэ? Бааны. Яа, энэ бол дундаа самт байна. Энэ турцсан байгаа шүү дээ. Турцсан байгаа нь уу? Зөөлгөө. Чи жиг хаях болчих тоо. Яа наа. Бондгор гэдэг. Бондгор. Энэ ховцтой нөхөр. Энийгөө соёлоо гэдэг. Соёлоо. Сахилгагүй, соёлгүй зан гаргаад байхаар нь соёлоо гэнэ. Соёлоо. Тэр панда. Нэсэр. За ийм одоо олон их өнөр айлд бид нар өнөөдөр зочилж байна. Одоо доктор бол одоо маш олон гişүүд байж байгаа үстэй. Маш олон гişүүд байж байгаа. Энд болохоор одоогоор 10 нохоо байгаа. 10 нохоогоо болохоор саяхан манай энд хасав 48 төрсөн байхгүй юу? Айгу хөтөн. Тэгээ аргагуудаа 10 нохоогоо айлын хөлөмжлөө явуулсан юм. Тэгээ одоо дулаад байгаа. Тэгээд ер нь 4 сар гараад нохоонуудаа татна гэж бодож байгаа. За хэдүүлээ ийм өнөр өтгөө айлд ирсэн хэдүүлээ орж хой танилцж сайхан хууч хөрцгөө хэдүүлээ тийм ээ. За баярлалаа. За басч гэж гай. Тэр. Сайн байна уу? За сайн байцгаана уу? За яста Жико одоо нэг Cats гэдэг нэг мюзикл дээр гардаг шиг. Муурын ертөнцид орж ирж штэ. Орчих уу? Ор хаа. Зүгээр үстэй. Зүгээр хаа. Гайгүй үстэй. Яа. За сайн байна уу та? За, сайхан хаварч чинь уу? Сайхан. Ажил нь өндөр үү?
За уучлаарай нөхдөө энэгээр явах цаа. Байна уу? Хөө хин чи зүрст муурын вант улс руу яваад ороод ирлээ шүү дээ чи. Тийм аа. За. Оо энэ чи ерөөсөө айл гэж ойлгож болохгүй юм шүү дээ тийм ээ мөгчмгээ. Тийм. Энэ маань бол одоо энэ чинь ингээд ерөөсөө муурын маань яг ерөөсөө төв байр юм биш үү те? Тийм төв байр. Тийм байна. Энэ ямар гоё өвчсөн бэ? Тэ. Энийг манай асрамжин газарт нэг охин маань зориулж нөгөө торсгол болгож өгсөн байгаа. Нэгэн амиг энэрх нь мянган залбирал үйлснээс илүү гоё. Гэж. За өнөөдөр мөнх чимхтэйгээ одоо уулзаж ярилцъя. Сошиал орчинд бол одоо Мишка гэдэг пэйж хуудсыг ажилуулдаг энэ ч муурын нохооны одоо асрах газар буюу одоо юу гэмтэй хөгжлийн бэрхшээлтэй амтны асрамжийн газар гэж явдаг тийм. Ийм зүйлийг эрхэлдэг. Ийм одоо мундаг энэрнгүү сэтгэлтэй, энэрнгүү үйлсдэн ийм одоо бүсгүйг зарж өнөөдөр нэвтрүүлгээ бэлтгэх гээд ирсэн чи ичээж чадсан байна. Хөөх. Хоёлаа чи ер нь яриулах юм уу энэ хэд маань? За хоёлаа ийшээгээ суудны 5 үг солих уу? Таашаа. За тэгээд энэ маань яагаад вэ? Энэ нөгөө богсон биеийн мэдээгөө 22-ын 5 жанаас машин даруулцсан олцсон. Жижиг сандал байхгүй юм. Би энд суучих. Та наанаас. За тэгээд би энд суучих те. За энэ маань нөгөө бүх биеийн мэдээг олцсон. Хөрхий дэ тийм үү. Хөрх юмд одоо ингээл явдیں۔ Жаажигнал. Зайлал. За өнөөдөр бол бид нар одоо мэдээж амтаа асрах газар одоо тэр тусан одоо муур амтны асрамжийн газар ирсэн учраас одоо юуны тухай ярих гэж байгаа нь бол ойлгомжтой тийм ээ. Амтны тухай ярина. Тэр тусмаа одоо гэрийн тичээмэл амттын тухай энэний одоо ер нь хууль эрх зүйн орчин нь ямар байдгийг те. За одоо айлууд их за ер нь яг гэрийн тичээмэл амт тэр дундаа бид нар бол их эртээр байсан нохоог бол ойрхон манайхтай их ойрхон байдаг амт шүү дээ те. Бүгд бол хотч нохоотой, анч нохоотой ч үгүй юм те. Ийм юм одоо их олон мянган жил энийг бол тэжээж ирсэн. Мууртаа бол одоо би монголчууд яг хэдэн оноос хойш ингэж одоо зэрэгцэж амьдарч нөхрөлж энийг тэжээж ирснийг бол яг сайн мэдэхгүй. Мөгчмгийн хувьд сайн мэдэхгүй. Энэ талаар мэдээлэл нь хэрэг байх уу? Тэгээ намайг жаахан байхад бол аав ээж муур тэжээдэг байсан. Тийм. Гэхдээ бол муурч өөрөө яг тэр үед болохоор зарим нь яг гадаадад хэвчлэх тэжээдэг байсан баха. Миний намайг жаахан байхад ээж аав их муур тэжээдэг байсан. Тэгэл дараа нь эрхүүлээ явж байхад Орос айлууд их мууранд хайртай. Тийм. Одоо бол бас манай ялангуяа хотын айлууд бол муурыг их тэжээдэг болсон байна. Тэ? Энэ чинь бас тэжээхт нэгдүгээр тасаас энерги аавраа одоо юу гэдэг юм бэ? Тэр талаасаа бас нэг үнцэг байх шиг байна те. Муур тэжээх нь их сайн байдаг. Энэ өөрөө бас одоо ийм энерги бохчидэг, ингэдэг айлд бас ийм байхаар муу энерги хурддаг ууч гэдэг юм уу те. За тэгээ хүүхдүүдийг сайхан нөхөр болдог, хүүхдүүдийг хантай ингээд найзалдаг. Өөрөө их цэвэр чамтай учраас нөгөө арчилгаа асаргаа их баг шаарддаг ингээд ийм олон давуу талаас бас муур их тэжээд юм шиг байна тийм үү? Ер нь бол хуучин үед бол яг манай монголчууд болохоор ингэдэг гэсэн шүү дээ. Яг муур нохоогоо болохоор яг зарим нь гэртээ тэжээн, зарим нь гадаа ингээл муурнууд нь гэртээ гараал ороод иймэрхүү маягаар тэжээдэг гэсэн. Одоо болохоор Европын хэм маяг бол орж ирсэн. Шулуухай хэлэхэд хүмүүс заавал ингээ гадаа нохоо тэжээх шаардлагагүй байшин тэжээж болно. Энд чинь өөрөө гэрийн тэжээвэр амтын чинь хаач өөрөө биеийг авч явах чадвартай амтан гэсэн үг ер нь бол. За мөгчмөө би бас гүйц танилцуулж амжаагүй. За мөгчмөө маань ер нь одоо Улаанбаатар хотын уугуул уу, одоо хэдэн настай вэ? Яагаад одоо муурын ясамжийн газар нээх болов? Ямар мэрэгжил боловсралтай эцэг гэхээс хэдүүлээд өөрийнхөө тухайн нэг жоохон тавч мэдээлэл өгөх үү? За намайг болохоор Батмөнхийн мөгчмөг гэдэг. За одоо бол би ер нь бол нэг 28-тай. За тэгээд яагаад амтны асрамжийн газар ер нь бол нээсэн бэ гэх юм бол ийм байгаа. Анх эхлээд би өөрөө хар багийн намайг жоохон бахад аав ээж их амтан тэжээдэг, төрөл бүрийн амтан тэжээдэг гэсэн байхгүй юу. Тэгээд дараа нь ингээл ер нь бол аав ээжээс л бараг гаралтай ах гэж би бодож байна. Ягаад гэвэл хүүхдийг хар багаас нь амтанд
дасгаад тэгээд хүүхд яг амтантай ингээд тасаад эхлэнгүүд их зөөлөн цаанаар нь шинтэй болд юм ээ. Тэгээ өөрийгөө авч явж байгаа байдал ер нь бол тэр муурандаа зориулж байгаа байдал гэр бүл дулаан энерги авцард юм болоо гэж би бодсон. Ер нь бол хүмүүжлэлтэй болоод явчихж байна гэсэн үг. Тийм. За манайх болохоор гэр бүлээс дөрүүлээ идэг. Гэтэ яг одоо бол манай ам бол 3 бидэг. Дүүтэйгээ, ээжтэйгээ би өөрөө гэсэн үг. Тий хэдэн жилийн өмнө аавыгаа алдсан. Ер нь бол тэгээд аавыгаа алдснаас хойшоо ер нь амьтанд их туцалдаг болсон. Чи ингээд нэг амьтыг эслэх ах чинь хэний гэдэг хүлээгээд нэг овголдог шүү те. Овголоход одоо ингээд хүүхдэрээ жишээ нь овглол ингээд за тэр хүүхд чи энийгээ өөрөө хийж яана, өөрөө усанд оруулна, өөрөө ингээд хайрлна, халамжлна гэд ингээд ирэхээр нөгөө хүүхд чи өөрөө их тийм хариуцлагатай болно, амьтан хайрлах сэтгэлтэй болно. Нэг юм санаа зовж эхэлнэ шүү дээ те. Энэ нэг давуу талтай байд юм шиг байна тийм үү? Тийм маш том яг нөгөө хариуцлага хүүхдэд тавьж гин гэсэн үг байхгүй юу? Өөрөө биеийг авч явах чадвартай болгоно гэсэн үг амтан. Амтантай болсноос хойш амтантай болсон хүүхдүүд ер нь бол их нэг зөөлөн зантай байдаг. Өөрөө биеийг авч явах чадвартай байдаг. Одоо жишээлбэл гэх юм бол манай ойр татанд ингээл хүүхдэд амтаа авч өглөө гэхэд ингээл оройдоо хүүхд нь гарч өглөөдөө эрт гараад оройдоо гэртээ орж ирдэг гэсэн гинэ. Тэгсэн чинь тэр хүүхд нь муур нохотой болсноос хойшоо гिचээлээ тараад шууд гэртээ хурж ирдэг. За тэнгууд нөгөө мөнгөө ингээл жоохон замбраагүй одоо өрөх ч юм уу тиймэрхүү нөхцөл гарч ирдэг гэсэн. Тэгсэн чинь яг ээж аваасаа ингээд мөнгөө хураагаад би нохоондоо ингээд ийм хэрэгслээ авч өгмөр байна. Хондоо зориулж эхэлж штэ нэг амьтандаа зориулж эхэлж штэ. Тэгээ мөнгөө хурааж эхэлж байна. Нөгөө хоримтлалтай болоод эхэлж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хоримтлалтай болж ин гэхэр чи өөрөө зөв цогцтой хөвгт болоод эхэлж байна гэсэн үг. Ер нь бол багаасаа хоримтл цуглуулж ийн гэдэг чинь тэр хүүхэд том болоод ер нь бол хүмүүжлэлтэй хүүхдүүдийн дунд орж явж байна л гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тэгэхээр амтан хүүхдийн зан наран шиг өөрчилж эхэлж байна. Тэгээд ер нь бол наад захын тэгээд хүүхдийн бол одоо өмүүжилт нөлөөлж эхэлж байна л гэсэн үг тийм. За золбин муур нохоо гудамжаар их байна гэдэг чинь устгал явдаг штэ тий. Одоо ингээл буудлага явж байна, нохооны буудлага явж шүү л гэж дуулддаг л байсан. Одоо зөвхөн муурыг жоохон яадгийг сайн мэдэхгүй. Гэрийн жижигмэл амтны тухай хууль эрх зүйн орчин ер нь ямар байдаг вэ? Энэ тухай ер нь бас мэдээлэл байх уу? Одоо тэгээд гэрийн жижигмэл амтныг аваад асраад өөр дээрээ паспорт нээлгээд вакцинд нь оруулаад зүрийн одоо юм тавиулаад тэгээд ингэж байгаа дараа нь энэ муурыг тижиж чадахгүй боллоо гэж шууд гаргаад хайхад бол одоо ямар ч хариуцлага хүлээх энэ тийм юм бол зохицуулт байдаггүй юм шиг байна. Тийм ээ. За ер нь бол ойлголоо. Би танд вакциныхын төтрийг үзүүлчих тийм үү? За тэгэл та. Ярихаас өмнө. За тэгэл. За энэ бол нохоо морны эрүүл мэндийн гэрчилгээ буюу паспорт гэж юм байна тий. За нохоо морны тий. За хамгийн урд талх нь болох. За ер нь бол ингээд аав ээжүүд ингээд хүүхдтэй амтан авч өгөх юм бол хамгийн түрүүнд мал эмнэлэг рүү ороод ер нь бол вакцины хийлгэнэ гэсэн үг. За ингээд вакцинных нь ингээд вакцин хийлгсэн байна гэсэн үг энэ. Жил болгон вакцин хийлгэн эсвэл 2 жилдээ ядаж 2 жилдээ нэг вакцин хийлгэчлээ гэхэд ямар нэгэн өвчнөөс сэргийлээд өчөж байна гэсэн үг. За тэр чинь нэг галзуугийн вакцин, өвчнөөс сэргийл вакцин гэж байдیں۔ За дараагийнх нь гэх юм бол 4 сараас хойшоо заавал үржлээр хаалгах ёстой байдаг. За үржил хаалгах тавьдаг шүү дээ. Тийм үржил хаалгах гэхээр спи буюу заслаг гэсэн үг л дээ. Тийм тэрийг заавал хийлгэх юм бол ер нь бол хүндээ жилдээ амьтандаа жилдээ байдаг гэсэн үг. Жилд 15 зуулцаг гудамд гарахаас ер нь 10 жилдээ 150 муур нохоо гудамд гарахаас сэргийлээд өчөж байна гэсэн үг. Тэр нь хувь хүний хувьд гэх юм бол яг нөгөө маш том буян болчихж байна. Нөгөө амьтан дахиж нөгөө эзэнгүү нохоо муур болохоос сэргийлээд өчөж байна гэсэн үг. Тийм. Одоо гэрийн жижигмэл амтан тэгж яах гэдэг нэг юм шийдвэр гаргах тэр мөч биш үү? За. Тэ. Тэр аюул чухал байхгүй. Энийг сэтгэлийн хөрлөөр ч юм уу хүүхэд нь авъя гэсний зоргоор ч юм уу тэ. Ингээд авах бол бас буруу юм шиг санагдаад байна. Энийг аюул сайн ярилцаад гэрийн доторх бүх гишүүд санал бодлоо илэрхийлээд зөвлөлтөө энэ чи яг л одоо гэр бүлийн нэг гишүүн болж л авч байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас өөр нэг хүмүүс хоомгой за илүү аава би нэг мууртаа олё нохотоо олё гэдэг утна. Оо тэгээ алуу ямар үйлдвэр нохоо өрхөн маань миний охин гээл миний хүү гээл те. Тэгэл аваад өчтөг дараа нь тэгэл тэр нь
яг одоо бас нэг юм асуудал агуулах юм байдаг юм шиг байна. Тэр талаар юу? За яг наадах чи яхаа таны хэлдэг яг зөв. Тэгээ яг наад шийдлээс чинь болж бас асрамжаан газар нэг шаардлага гарсан байхгүй юу? За яагаад гэсэн бэ гэхэд дүүн за ер нь бол манай асрамжаан газар ер нь ийм өсөлттэй. Анх би яг ганц хоёр нохоо мууртай байсан. Тэгээд ингээ маал имлэгт үзүүлдэг гэсэн байхгүй юу нохоо муураа. Тэгэхэд хүмүүс хурж ирээд ив өрөөл мужгаагаа унтуулдаг. За бүрүү Харах боломжгүй болчлоо гэд. Тэгээд зарим нь ингээ хараад ахад 3-4 сартаж мужгаан, зарим нь ингээл 2 жил болсон ч хийж, жил болсон ч хийж. Тэгээд хүмүүсийн шалтгаан өөр байдаг. Гадаад явахаар болсон хүүхэд хичээл номыг хийх гээд бид нэр авч явахаар боллоо. За харшил өдлөөдийн хүүхэд тоохгүй вэ? Бид нар ажил ихтэй вэ? Гэт маш өөрөө юм дандаа ингээд өөрсдөө одоо жоохон хариуцлагагүй байдлаас болоод тэр амтнаа унтуулдаг гэсэн үг юм бол. Тийм. Тэгээд манай ер нь бол Мишка эзэнгүү завсан амьттай асрамжийн газар гэдэг нь за нэгд маш хүнд хэцүү байдалтай байсан амьтдыг хүн аврах боломжгүй байсан амьтдыг ер нь бол авраад эмчлээд эрүүл болгоод босгож ирдэг гэсэн үг. Ер нь бол бусад газар бол яг ийм хөгжлийн бэрхшээлтэй амьтан шууд унтуулчтэй. Нэгд санхүүгийн хувьд за хоёрт хэн арчилах вэ гэдэг шийдвэр гарч ирнэ. Тийм. Тэгэхээр манайх бол заавал эцсийг үзчихийж нөгөө мурнахаа эрүүл болгож ийж л ер нь бол асрамжийн газараа үйлдэнэ гэсэн үг. Тийм. Одоо тэгэхээр танах чинь бол ингээд гинцэн муурыг эзэнтэй эзэнгүүн чамаагүй авчраад асраад тэжээгээд тэтгээд босгоод эрүүл болгоод амтан болгоод тэгээд ертөнцийн жамаар нь одоо наслуулаад тэгэж одоо амьдруулж штэ тий. Тэгэхээр энэ зардал мөнгө төсөв санхүү одоо энэ чинь тэгээд бүгд л амт юм чинь одоо ингээд дулаан байраас ахуулаад идэх хоол одоо тэгээд өвдөх юм бол тариа имж гэдэг юм уу тий. Айгүй л их юм болдог байх гэж бодож штэ. Таны хэлдгээр яг санхүүгийн хувьд авдаг байх. Тэгтээ хүмүүс бас тэгж ярьдیں۔ Тэгээд ийм байгаа. Яагаад гэвэл тэр чинь төрийн бос байгууллага. Төрийн бос байгууллага болохоор доороо ганц хүн ажиллахгүй. Тэр байгууллагын ард 40 мянган хүн ажилладаг. Тэр хүний цалин, хэрэглээний зардал, за тэр олон нохоо муурны эмчилгээний зардал гэж гарч ирнэ. Тэгэхээр заавал та мань нохоо муураа өглөө гэхэд яг тэтгэмж өгөх нь би яг зөв байх гэж боддیں۔ Ягаад гэвэл тэр муурны эмчилгээний зардал, үржил хаах зардлыг хэн өгөх вэ? Хэрэглээний зардлыг хэн өгөх вэ гэд асуудлууд гарч ирэх байхгүй юу? Тэгээд яг сар болгон тэр эзнээс нь тийм тэтгэмжийн мөнгө авдаг гэсэн тийм яг сураг байдیں۔ Тэгтээ бол би яг өөрөө нүдэрээ хараад ярилцж үзэг болохоор сайн мэдгүй. Тэгтээ миний бодлоор яг бас нэг зөв шийдэл байх гэж бодож байна. Манайх болохоор ийм байгаа юм. Яг нохоо муур болохоор яг маш хүнд хэцүү байдалтай байгаа нохоо муурыг болохоор би өөрөө ингээд очиж авдаг байгаа газраас нь за эсвэл асрамжийн газар дээр хөргүүлждэг. За нөгөө хараагүй хөлөөж ирсэн, машинд хариулсан, дээрээ шидүүлсэн яг л тийм нөгөө хөгжлийн мэргэжилтэй гэсэн үг. Энд болохоор одоо ингээ орж ирэхэд зарим нэг нь ингээ үйлдвэрийн мужгаанууд байгааз одоо бенгал үйлдвэрийн мужгаа энэ яагаад ингээд хаягдж байна гэхээр бүгдөө өмнө эзэнтэй байсан. За эзэн нь яг л нэг бэрхшээл хилэнгүүтээ тэжээх боломжгүй болчлоо. Тийм бас тохиолддог юм байна. За танаа асрамжийн газар ингээ түр хараад өгөөч эсвэл за танах авчих тэхүү тийм л ажил явдал болчлоо эсвэл хөөхөд тарчлаа гэл дандаа шалтгаан хэлдэг байхгүй. Ийм муужгааг зулцаг байгаа дээр нь авахаас өмнө тэр шалтгаан бодох хэрэгтэй байсан байхгүй юу. За 10 жил тийж бид нар санхүүгийн хувьд яах вэ? За 10 жилийн дотор хөөхөд яах вэ? Харшил эхлээд эсвэл муурах хавсаа өмнө харшилтай юу үгүй юу гэдгийг тэрийгээ тийм мэдэх ёстой. Тэгсэн тохиолдолд ер нь бол амтаа авч тэжээх нь зөв юм болов гэж би боддیں۔ Энэ бидний нэг гэр бүлийн гишүүн нэмэх гэж штэ нэгсэн ба. Тэрийг аяйгуу сайн бодож хуцтай шийдэхгүй бол ерөөсө хөөрлөөр шийдэж болохгүй асуудал юм байлээ шүү гэдгийг би өөрөө бас биерээ мэдэрсэн. Манайх бас нэг мууртай байж байгаад би нэг газар өгсөн. Одоо энэ хүн энэ гэх тийм. Тэгээд нөгөө голомжоос олсон байхгүй. Тэгээд айл нөгөө фэйсбүүк дээр зар тавиад өргүүлнэ гэсэн юм байна. За. Тэгэхээр за одоо энийг одоо нэг авчил та одоо хөргөл юм байна шүү дээ. Тэгээ аваад нэлээ удаан тийжээгээ. Тэгэл бас л яг одоо тийм за тийжээх юм жоохон одоо юутай юм байна. Хэцүү байна. Тэгэл гэрт ингээл баа үлдээгээл. Би дутуу бодсон байгаа байхгүй. Дутуу бодож дутуу шийдвэр гаргасан байгаа байхгүй. Тэгээд би сургалж байгаа урд нь миний бас очиж нэвтрүүлэг бэлжижсэн манай мөнхөө юм гээд баруун салаан баян шөнө тийшээ бас нэг юм урд хотож идэг юм байдаг.
тийш явж чигээ. Тэгэл бас за сар болгоо ирж гинэ ингэж гинэ. Тэгээд хар үзэх эзэнтэй газар орж байгаа байхгүй. Бас боломжтой гаргаж хаях тийм инэрэнгүү тийм ухаа бас байхгүй шүү дээ чинь тийм яг зөв шийдэл гаргасан байна. Тийм. Тэгээ манай асрамжийн газар лөө ер нь бол яг тань шиг юм хүмүүс холбогддог. За зарим нь бол нохоо муурхайлах гэж ингээд улаан зам хашааныгаа дөрөх явчихдаг. За зүгээр хилээд үлдээчихгүй. Тэгээд яг манайх нохоо муур аавна. Тэгтээ би мууран дээр заавал ингээд манайх ч одоо ямар ч газараас ахаа санхүүжилт авдаг байхгүй юу? За харин тэр чинь аяг нь одоо ингээд яаж шийддэг юм болоо хөрх одоо яадаг юм болоо санаа зовоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ямар ч газар санхүүжилт авдаг болохоор буян хийх байгаа хүмүүс юм уу нохоо муурны хоолоор тусалдیں۔ За тэнгуүтээ яг ийм байгаа нохоо муураа өглөө гэхэд би нэг шаардлага тавьдаг. Нэгд вакцин минь хэлгээд өчгөө. За үржлийг хаагаад өч. Тэгэх юм бол манай асрамжин газар авах боломжтой. Яагаад гэвэл таны муужгааны бид над дүүд нь одоо үржил хаах вакцин хэлгэх мөнгө байхгүй л гэдгийг шулах хэлжтэй. Тийм. Тэгэхгүй бол одоо энд нэг хэрэглээний зардалгээд бас бид нар ч маш гарч ирнэ. Тэгээд хамгийн их ингээд зардал гардаг зүйл гэх юм бол эмчилгээний зардал. Энд чинь яг манай энд асрамжийн газар дээр бүгдөө эрүүл мужгаа олдохгүй. Тэгэхээр чи нөгөө наад захын антибиотик тарай хийлгэн, тусал энерги хийлгэнэ гэд эмнэлгээр хүчлүүлэхэд биднэрт үнэгүй хүчлүүлэхгүй заавал мөнгө өнгөл. Тийм. Чи мөнгөөр худалдаж аавна. Тэгэл тарай шприцээс нь ахуулаад бөөн зардал өгдөг л. Тийм, заримдаа яг аргагүй зээл тавь. Яа. Одоо ингэж л зохицуулж ин гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр одоо зүгээр би ингэ бодож л да. За мэдээ сайхан сэтгэлтэй хүмүүс руугаар л нэг байгаа, тий. Сайхан нэг нь ярий, тий. За хүмүүс чинь ингэ гоё туслая. За яасыг хөрх юм бэ? Ийм хөрхөн улаан амтдаг тийжээгээд байждаг. Тэгэл нэг хойд хурдах юм буян бас хүмүүс чинь амтан хооллох, тий. Ингэж бодож буян хийн. За хаавар маавар ханшны экскол нэг юм баяр ёслоор. Одоо шиг бас хүмүүс баярыг их гоё тэмдэглэдэг болсон байна шүү дээ. Одоо ингэ заавал баярлал шоудаал, тий. Ингээл ууж идэл ингэх биш. Ингээд одоо манай хүүхдийн төрс өдөр юм аа. Тэгээд хүүхдийнхаа төрс өдрийг эсвэл миний одоо төрс өдөр юм аа. Энүүгээрээ бид нэг амтан баярлуулъя гэдэг ингэдэг болсон юм ч байт юм уу те. Чи ингэж ер нь тэмдэглэдэг болсон гэж сонсон. Тиймэрхүү нөлөөтэй юмуд ер нь нэлээ ирэх үү? Ер нь бол ахаа таны хэлдгээр бол яг зөв тий. Бас тиймэрхүү хүмүүс иржсэн. Тэгээд одоо бас асрамжийн газар нээсэн бас нэг ашигтай зүйл нь гэх юм бол эзэнгөө нохоо муур годмонд гарахаас нэг сэргэлээд өчөж чинь гэсэн үг байхгүй. Нохоо муур авч исэн ээж аав нар манай асрамжийн газар зорж хурж ирээд нохоо мууртайгаа танилцсан. Ямар их асаргаа ихтэй вэ? Тэнгүү тэр эд маань бас ингээд 7 хоног болгон одоо тийм гэр бүл ирдэг гэр бүл байдаг. Ер нь бол ингээд биднэрт ингээд сэтгэлийн бэлэг ингээд илгээ чинь 7 хоног болгоно бүр ингээд юуны хуваарьт оролцсон шүү дээ. Оролцсон. Хүүхдүүдээ ингээд очиж тоглоулна. Ингээд цаг завын ингээд зөв өнгөрөөн яаж амтантай харьцаж чинь байгаа байдлаа ингээд ээж аав нь бүр ингээд бүр цагийн хуваарьтаа ингээд оролцсон байдаг. Тэгээд айгүй хөөрхөн саяхан манай асрамжийн газар төрсө өдрөөрөө төрсө өдөр нь болж ийн гээд найзуудтайгаа нийлээд манай асрамжийн газар ирээд сэтгэлийн бэлэг илгээсэн муурнуудад. Гэтэ надад биш л дээ. Манай муурнуудад. Тий. Сайн уу? Мишкигийн амтны асрамжийн газарт тавтай морил. Биднийг бондгорууд гэдэг. Яагаад гэвэл бид хоёр энтхийн хамгийн хөөрхөн байхгүй юу? Бондоко битгий онгороод бай. Үнэндээ бол бид эзэндээ хаягдсан гудамжин даарч мянган найзуудынхаа дуу хоолой нь болох гэсэн юм. Тэр ани чи юм блэ? Шүрээ. За шүрээ манай энэ мөгчим хоёр л энэ ерөөсөө ойлол байд юм байна. Тийм. Ингээл энэ хоёр ч одоо ингээл энэ чинь имлэг домлого одоо юу байдیں۔ Ингээл бүх арчилгаа юм хийгээд ингэж байдаг юм байна. Би ч одоо энд чинь чи эндээ өөр хаана амьдраад байгаа? Би нөгөө Монгол гэрээ 2 хуваацсан. Тэгээд Монгол гэрээхэн тал хэсэгт өөрөө байрлаж байгаа байхгүй юу. Тэгээ яагаад байрлаж байгаа гэх нь одоо Монголд хамгийн анхны асрамжийн газрыг бий болгох гээд ер нь бол хичээж байгаа гэсэн үг. Тэгээ залуу хүн бүх юмыг нэг одоо нэг канонор гардыг бүгжээ эргүүлээл бүх юмтай болдог шиг тэгж шийдэж чадахгүй. Тэгэхээр яг боломжоор ямар ч гэсэн нэг хашаагаа лизингээр хэлгээд Монгол гэрээ нэг лизингээр аваад тэг газраа болохоор яг газраа болохоор бүр худалдаа тавцсан л та. Тэгээд аргагүй
Монгол гэрийн талд муурнууд айлгаад талд нь би өөрөө амьдарч байгаа. Тийм байна тий. Одоо энэнийхээ цаад хэсэгт одоо чи байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. За. Би ч одоо өнөөдөр ингээд нэг хондог нэвтрүүлэг шүү дээ. Манай нэвтрүүлгийг одоо үзчихсэн үү? Үзчихсэн дандаа үзсэн. Тэгээ одоо би чи ингээд зураглаач нартайгаа ингээд одоо хонно шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлээ яах вэ? Харин тийм тэгэхээр манад нөгөө хонох газар байхгүй л гэсэн үг. Муурын донд хонохоороос муурнаас айдаг хүмүүс бас байдаг баг. Тийм нөхцөл харин тиймэрхүү нөгөө хонох нөхцөл байхгүй болохоор тийм боломжгүй л байгаа тийм. За одоо өнөөдөр юу хичнээн мууртай. Манайх 63 муур 20 нохотой байгаа. 63 муур 20 нохоо. Тэгээ жижиг дөрөв гүлэг нэмэгдсэн байгаа. Нэмэгдсэн үү тийм. Тал нь болсон чинь эмчилгээ дамжлаганд эмнэлэг дамжлах байгаа гэсэн сураг байсан үгүй юу? Тэгээ 13 муур нь болохоор эмчилгээ хийлгэж байгаа. Нэгд нөгөө үржил хаалгаа дудаагүй. За хоёр дахь нөгөө яг антибиотик тарай хийлгэж байгаа болохоор дулаахан газар байлгах хэрэгтэй. Тэгээ эмчийн хяналтанд байлгах хэрэгтэй гэдэг ер нь бол. Тэгээ манай энэ чинь болохоор саяхан ингээ ирэхэд хээр газар аваад. Тийм байна. За хээр газар болохоор нөгөө херс ихтэй байдаг. За херс чи өөрөө жоохон шулуух ойлгоод муур шиг битээ мөртлөө үнэ шиг царайтай сүултэй. Тэгтээ махчин төрлийн амтан. Тэгэхээр муур ал гэрийн тэжээвэр муурал шууд бариулж идэх магадлал өндөртэй гэсэн үг байхгүй юу. Тийм. Тэгэхээр одоо нөгөө ер нь бол ийм байгаа. Яг боломж гарах юм бол ингээд мөнгөө цуглуулад эхлэх юм бол муурныхоо торыг бий болгоё гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээд одоо нөгөө санхүү маань жоохон тутмаг байгаа болохоор аргагуудад Монгол гэр дотор муурнуудад байлгаж байгаа. Тийм. Тэгээд санхүү дэмжлэг ингээд албан байгууллага газруудаас ингээ ороод ирэх юм бол ядаж муурныхаа байшинг бариад айгүй том тийм гадаадд байдаг том тор бий болгох чинь гэсэн үг. Нэг гадаадд ингээ бичлэг харахаар муурнууд нь гоё торн дэдэн шүү дээ. Тийм. Эко орчин бий болгоцсон. Тийм гоё. Тэр бас дулаан. Тэгээ одоо ингээд мөгчмгийн хаа наашаага тоггүй юм байна. Одоо яг энэ газараа одоо нэгсэндээ өлзий торлоосоо би сая бол бас нэлээд хөөрхөн баг 3 км шахуу яваад нэлээд захрам урд хэсрүү гараад ирж байгаа. Баруун урд хэсрүү. Тэгээ уулын ингэрлөө гэсэн. Ингэрлөө гараад ирж байгаа. Тэгээ шиг бол тог татаагүй, тог баахгүй. Тэгээд үндсэндээ бол яг бас нөгөө нэг муур хоолж байгаа хүмүүс наашаага ирэх юм бол нэг далмаараа сайхан агаарлаад авах юм байна. Тийм. Агаар ус сайхан юм байна энэ өрчим бол тий. Агаар янз. Тий, агаар янз. 100 нь бол бүр гоё идэв шүү. Яг тийм ах. Тий, 100 нь болохоор энд ч хүмүүс майхантайгаа хурж ирээ хончтой. Яг тийм ах тий. Тий. Саяхан гэхдээ үйл асаа айгу гоё юусан. Гэр бүлэрээ хүмүүс ч хурж ирээ хомоор хооллонго хүүхдүүдээ уул руу авч гараад. Тэгэхгүй бол нөгөө утас ингээ гэртээ байхаар оролдоод байна гэж байна. Тэнгүүд нөгөө уул руу авч гараа гулгуулахаар нөгөө цэвэр агаар амьсгалж байна. Тэгээ гоё стресс нь тайлагдана. Тэгээ гэр бүлийн тэм жаргалтай мэдрэмжийг төрүүлж байна гэсэн үг байхгүй юу? Одоо ээж дүү энтер нь хаана байна? Манай ээж дүү болохоор хотод байдаг. Хотод байдаг. Тий. Цоохор муурыг юу гэдэг вэ? Нэрийг? Бенгал үлдэрэх гэдэг. Бенгал тийм муурнууд нэлээд их шүү тий. Тэгээ шулуухай хэлэхэд яг бенгал мужгаа байна. Гэтэ саяхан би танд бенгал мужгааг ер нь бол харуулж үзүүлсэн тий. Тэгсэн. Танд ямар санагдаж байна? Айс зам ийм жоохон тогшин авиртай юм шиг шүү дээ. Авиртай жоохон зэрлэгдөө байд. Тий. Тэгэхээр яг энэ байгаа мужгаанууд бүгдөө эзэнтэй байсан. За дүүн өмнө нөгөө амтны хэрэгсэл зардаг гэсэн ингээд танд хэлсэн тий. За нэр тийм гэсэн тэр хаана хэзээ зардаг байсан? Одоо тархаа болчихсон юм уу? Яг уу энэ нөгөө мишка пэйж хуудасаараа нөгөө фэйсбүүкээр нохоо муурны хэрэгсэл зардаг гэсэн. За тэгээд би ч өмнө нь болохоор яг нохоо муурныхоо хоолыг өнгөрсөн 10 жилийн хугацаанд бол ингэдэгсэн баггүй юу? Янз бүрийн ажил хийдэг. За тэгэл бараг янз бүрийн л ажил хийдэг гэсэн. Зөөгч хийжсэн, угаахч хийжсэн. За шулуухай хэлгээд айлын гэр сөвлөдөг гэсэн. Хамгийн цалин өндөр гэхэд цагийн ажил байхгүй тэр. Яг үргэлж банк хийх. Тэгээд нохоо мөрнийхөө хоолыг вакцины эмчилгээний зардлыг тэгээд зохицуулдаг гэсэн. Тэгээд одоо болохоор ийм байгаа. Нөгөө одоо байн гасрамжийн газараа байдаг болохоор нөгөө хүмүүс маань нэг мэдээ таньдаг болсон. Тэгэхээр нөгөө гасрамжийн газараасаа гарах боломжгүй байгаа. Тэгээд дэлгүүрээ болсон юм тий. Тийм дэлгүүрээ ер нь бол болцсон. Тэгээд тэр үедээ хүмүүс их танигдсан болохоор хүмүүс маань нөгөө нэг одоо та надаас ингээ худалдаа авалт хийнгүүт 100% итгэцэн байгаа шүү дээ. Тийм хүмүүс нь ингээд өөрсдөө хөнгөтэй морийг харах боломжгүй болчлоо. Гадагш байгаа явахаар болчлоо. Тийм. Тэгээ нөгөө үйлдвэрийн мужгааг ингээд өөр хүнд өгье гэхээр нөгөө хүн нь ингээд эсвэл үржүүлэх юм уу эсвэл гараа хайчих эсвэл нөгөө айж зан жоохон хэрцгий болохоор
гар дамжуулах ах магадлал өндөр ах гэд нөгөө итгэх итгэлэн төрөхгүй болохоор асамжин газар маань үлдээсэн. Шулуухан хэлэхэд энэ хамгийн үнэтэй муур одоо хэдэн төгрөгийн муур. Одоо энэ Бенгал үлдэр мужгаа бол үнэтэй үлдэр их юм. Тийм үнэтэй үлдэр их энэ. Энэ одоо юм. Тийм. Итгэжтэй төвөж юм дургу хараа. Тийм шууд нөгөө хумсаа нуудгүй. Энд өнгө мөнгө үнэхээр гоё. Нөгөө жижиг бар гэсэн үг л тийм. Харин тийм яг энэ бүр юм бар ерөөс шилүүс шиг өнгөтэй. Тэгэд ийм байдیں۔ Золзог агаад дэр нь өнгөн дээр нь дурлаа авчдаг байхгүй юу? Тэнгүүдээ том болонгууд нь яг нөгөө хүүхдэд тохиромжгүй байна гэдэг нь хүмүүс хөвчлээ ингээд залсгээд эхэлчихдэг. Хамгийн зөөлөн ааштай авиртай муурнуудад ямар төрлийнх нь гэдэг юм. Микс төрлийнх одоо ингээ үлдэр юм ажгаанаад. Эдгээр бол хамгийн зөөлөн авиргүй тий ийм байдаг ханаа штэ. Наа за 22-ын тавчнаас машинд харуулсан олцсон. Зөлгөө. Одоо энэ орон дээр ингээд хараа өөр хавт энд нэг ингэ миний хажууд хөвтөд байгаа байхгүй. Тэгээ одоо эмчилгээ хийлгээд ер нь бол хагас сар болж байгаа. Тэгтээ бол уртаалын өлөн дээр хөөрхөн гişвдэг болсон. Тэгээ хайдлын өлөн мдэггүй бийцсэн, мдэггүй шин, мдэггүй доорн дэвшээд тогтсон. Өртөлтэй юм яасан тий. Яг энэ нэг талаараа зөв шийдэл гэсэн үг л тий. Дараа нь яг нэгд ямар нэг өвчнөөс сэргийлж чинь хүндээ чиглэлтэй амтантай чиглэлтэй болно. Гадагшаага нохоо муураа авч авлаа гэхэд бас иймэрхүү төвтөр шаарддаг байхгүй. Цаг тутамд нь вакцинаа хийлгэжсэн үү гэд. Тийм байх нь тий. Тэгэл хоол ундаа одоо яадаг энчэнэ ингээд хийж мэд юм уу? Цаадлахын өрөөнд нөгөө газан дээр хийждэг өөрөө хоолыг. Тэгтээ бол заримдаа яг энтхийн нөгөө би ч өөрөө нөгөө агар номч мэрэгжилтэй байхгүй юу? За хаана агар номч гэсэн юм? Хөдөө аж ахуйн сургууль гэсэн үг. За. Тэгээд нөгөө нэг агар номч мэрэгжилтэй. Тэгээд нөгөө ногоо тарих дуртай. За. Тэгтээ бол өөрөө гэсэн яг хөлөмж газартай бол байхгүй. Яг энэ хаваарах нөгөө хүмүүсийн хашаа өөрөө гэсэн ногоогоо тарьцдаг. Тэгээд тэнд их одоо миний ойр татны найзууд гэх юм бол эмээ өвнөр их найзууд байдаг. Энэ хаваарах эмээ өвнөртэй олсон жигэн зузууз. Тий. Одоо тэгээд нөгөө 4 сар гэхэд одоо нөгөө жинхэнэ тэгэл нөгөө үндэслэгээ эхэлнэ. Тэнгүүд нөгөө наа захын би хэрэг болчдөг байхгүй юу? Би тэнд нь ингээ хашаанд нь жоохон туслангаа надаа нэг талбай гаргаад өгчдөг. Тэн дээрээ чи өөрөө ингээд хэрэглэнийхаа боломжтой юм а тарь гээд олж шít. Тий. Юу тарьж ин чи тэгээд. За энэ жил болохоор дүүн өвөрцөөр дагна гэж бодоод байгаа. Бүр туушандаа ерөөсө бүгдэнд нь өвөрцөөр тарьж гэж. Чи өнгөрсөн жил гэх юм бол би ловын 2 янзын ловон тарьсан. Нэг нь болохоор нөгөө нэг солонгос ловон, нөгөөх нь болохоор монгол ловон. Солонгос ловон нь болохоор өөрөө чихэрлэг байдаг болохоор тийм за ундааны төрлийн зүйлд хийдэг гэсэн үг байхгүй юу? Амин тийм. Тэгээд брокколи тарьсан байгаа. За тэгээд цэцэгт байцаа амдэр гэдэг ер нь бол ингээд цааш нь тийм 0.7 одоо энийг ингээд 0.7-гоо жоохон тэлэгчүүд юм эсвэл энэ дотроо бас одоо ингээд муур нохондоо асамжийн газар дээр ахад нэг хүлэмж бариад юм хийж хийн зай талбай ер нь гарах уу гайгүй тэгж болох уу? Уг нь болно тийм хашааныхаа гадаач хийж бас болох байхгүй юу? Тэр чинь ногоон байгууламж бий болгож байна гэсэн үг. Ер нь бол тийм 4 сараас бас дүүн өөрөө мод тариа гэж бодоод байгаа. Тэгэхээр нөгөө байгаль хийдээ бас мод тариул тэр чинь ногоон байгууламж бий болчихж байна. Тийм. Тэгээд яг одоохондоо өөр ингэсэн нөгөө хүлэмжтэй олъё гэхээр Монгол хэрэг болно. Шулуух байлгаа тийм. Шулуух хэлэх хэрэг болсон. Нэртэй устай юу? Нэртэй устай. Бүгдээрээ нэртэй. Тэгээд одоо баг бүгдийг хараад ялах уу? Би бол одоо зарим нь хараад ялахгүй юм байна. Ялагнаа. Цагаанаа гэл цоохроо гэл шараа гэл хараа гэл явчих юм байна. Наадаг ч атман шар. Энэ харин атман шиг л тийм. Энэ түрүү яг энэ чинь ингэж сууж байгаа зүгээр хинч явуулахгүй. Бүгдийг үзэж илээ шүү дээ. Хөөхөн тэр хэсэг рүү очих байлаа. Тэгээ. Энийг хураач уу? За би хураач. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. Монголын их хамрамгалан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлдэл бүтээгч нь их хаан Чингис Улиго. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн
шүтэн хөрөг. Таван нүдэн. Агро махны соус. Шаржигдэх шоколад амталж үзэх үү? Корнто Бянка. Бэлэг чанарыг Бянкагаас. За энэ бол одоо нэгсэндээ манай мөх чимгээ маань өөрөө яг амьдарч байгаа хэсэг тий. Тий амьдарж байгаа хэсэг. Амьдарж байгаа хэсэг яг энэ чинь ингээд байж байгаа. Энэ дөрөв хөрхөн юу вэ? Энэ мөрийн цул цугаа юм уу? Байгаа. Ээ зөлгөө тийм биш тий. Их нь морингийн дагнаас хэлт алдсан байхгүй юу? Бамгарыг хараач яаш. Ууш. Энийг хараа. Энэ гахаг хараа. Энэ яста. Бүгд тасгай. Гацэрээ удаага. Хэдэн хоног моногтой вэ? Энэ нэг 10 хоног жага. Хөлөмжтэй нэг имээдэг байхгүй юу? Аха. Тэр имээгийн хашааны гадаа хайр цанд игээд үлдээсэн байсан. Ээ хөрхий. Одоо их нь байхгүй гэсэн үг. Энийг хараа. Яна. Ийли. Наадах чинь болохоор нэг хавцарч гисэн. Аха. Энд ч одоо хэд хоногтой юм бэ? Наадах чинь нөгөө нэг гадаа гаргаад тавьсан байсан гэсэн хөрх юм та. Тэгэлээ стандарт. Жижиг юм шинээр. Яана одоо. Тэгээ энэ яагаад ингэж надад өгсөн бэ гэхээр одоо нэг нүдгүй байгааз. Оо тийм үү. Ви тийм биш дээ хараа. Хөрхий. Яг хүн голоод авахгүй шүү дээ ч тий. За бэлэл доо зурмаа. Оо энэ хараа. Энэ дондор нь ороод ирсэн. Нохооны сүүг юм. Ужигнуулж ийн хөөе. Дураараа нөхрөө. Энэ үржил хаалгацсан. Тэгээ амар хоолны дутагдaltaй орцсон байдалтай олчихжсэн байхгүй юу? Тийм байна хэрхий. Эндээ чи ингэж нэг илтгэдэг ормор тавиад унтчихсан юм уу? Үгүй гоцсол твсэн дээ. Гоцсол твсэн. Тэгээ чин доороос цементийн ют юм шүү дээ. Зүгээр үү те? Нилээн 2-3 гоц твсэж ийчл өөр нь бол байгаагүй зөөлөн болох юм байна те. Тийм байх шүү. Тэгээ ингээд тороор ячиж болохоор чамаг шөнө унтж мунтж яхад сэрээгээд ингээд байхгүй бас энэ талтаа тусгаартай болохоос арай хамаарлаа юм байна те. Тэгвэл өдөр чимээ толгой төрөндөө өөр төрөнд зургуугаар ороод ирнэ шүү дээ. Оо би чи нэг 3 цаг унтчаа буцаа сэрээ 3 цаг унтчаа буцаа сэрдэг. Ааха сэрээчдэг. Ягаад гэвэл нөгөө гал төлсээр хагаад хүн яг тийм болчтой юм лээ. Гэтэ бол би өмнө ерөөсөө ийм орчинд шулах хэлгээд амьдрж үзег баха. Аав ижирэл бүх юмаа хэлэгдээсэн. Тэгээ өөртөө яг ээжтэй нөгөө амлалт өгсөн болохоо тэгээд хүн чи яг аавыг өнгөрснөөс хойшоо өөрөө амьдралаа аваа явж чаднаа ээжээ гэл. Тэгэл амтан тижихэд миний охин тийм хүчсэн штэ. Амар зүйл биш штэ. Чи тэгэл өнөөдөр амтаа авчдаг маргааш нь авахгүй гэвдээ. Насан туршид нь тижиж чадах уу? Гэт тэгэхээр би чаднаа гэл нэг анх тэгэл амлалт өгсөн. Тэрнээс хойшоо ер нь бол их амтаа авардаг болсон. Тий. Тэгэл одоо хүртэл гүрийжл байгаа юм байна шүү дээ. Тий, ер нь хаалаа хүсэн амлалтандаа хүрэхин тулд тий. Одоо би очиж дараа болохгүй. Би өөрийнхөө амьдралыг өөрөө авч явж чаднаа. Чи өөрийнхөө амьдралыг аваад явах биш бүр өөрөөсөө гадна өчнөө олон амьтны амьдралыг авч яваад байгаа нь. Бүр хаталтай сайхан санагдчих шүү. Яг нь чинь бас нэг талаараа яг олон амтан ингээд эзэнгүү гудамд гарахаас сэргийлээ тасрамжийн газар Монголд хамгийн анхны эзэнгүү завсан амьтдын гэсэн үг. Тэгэхээр тэр нь хөгжлийн бэрхшээлтэй гэхээр ийм асрамжийн газар манай Монголын нөхцөл байхгүй. Яг л хэцүү байсан л та тэр үед. Эвэрүүл мужгааг ингээд имлэг дээр унтуулж яах гэдэг чинь. Тэг. Маш хэцүү. Тэрийг харахад бас өрөвдмөр өгдөг баг л та. Одоо харж үзээг болохоор. Энд тэгээд чаас юу сүүгэл унастай одоо. Тий, сүүгэл л уучна. Тий. За мундаг гоё юм хийдэг юм байна. Миний зүгүүр бас багталтай санагдаж байна. Би бол одоо яг фэйсбүүкээс хараад тэгээд сураг сонсоол шууд холбогдоод үзье. Энэ охин дээр очиж бас нэг хоног нэг дугаар нэвтрүүлэг бэлдээ гэж бодоод зорьсон. Чийч бидний урилгыг бас сайхан хүлээж авлаа. Тэгээд би бас ирээд нөхцөл байдал тань танилцлаа, тийм ээ. Надтай адилхан дотроо бодож байгаа хүмүүс байж л байгаа. Одоо жишээ нь ингээд муурнууд дээр юу авч ирвэл тохиромжтой байдаг. Нохоонуудад юу авч ирвэл тохиромжтой байдаг. Нэг хэрэгтэй хичнээн хэмжээний юм байвал жишээ нь болтох юм шүү, тийм үү. Нэг хооллохдоо одоо хичнээн килограмм юм иддэг чинь, тийм. За. Тийм. Зүгээр мэдээлэл өгчхөд. Манайх одоогор гэх юм бол 63 муур 20 хотод. За муурнуудад гэх юм бол яг зариултын хатуу бол болно. Гэтэ хатуу бол нь болохоор бид нөгөө нэг хамгийн сайн чанартай гэсэн Европ хоол өгчтэй. Оргиолкины хоол гээд эмчилгээний зариултын.
хятад хоол өгдөггүй гэсэн. Тэгээд дахины мах чанаад өгчтэй юм би. Тэгээд ирж байгаа хүмүүс маань айгүй хөрхөн дахины махаа ингээд чанаад гэртээ аваад ирчдэг. За зарим нь болохоор яг нөгөө шүлжээний дэлгүүрүүдэд зарагддаг найтай хоол гэж байдаг. За тийм нэг юм пакеттай найтай хоол байдаг. Тийм тэрийг авцраад бас шууд газар дээр нь холждог гэсэн үг. Тэгээ орс олнод болно. Орс ол бол асуудалгүй. Ер нь бол тий ягаад хятад тоол өгдөг вэ гэхээ нөгөө эхлээд муур амар амттай хүлээж аваад идээд дараа нь ингээд бие нь ингээд өвдөх магадaltaй байдаг байхгүй юу? Бас тийм. Нохоонд гэх юм бол хоол нь юм байгаа. Манайх одоо нөгөө тог яваагүй хаа. Харин тийм. Хөрөгч байхгүй байхгүй юу? Тэгэхээр нөгөө яг өвлөө улиралд бол би нохооны хоолоо загчтэй. Тэгээ дулаархаар би өөрөө нохооны хоолыг авдаг байхгүй юу? Тэгээ нөгөө өдөрт нь яг ингээд цэвэрхээ ингээд муудахгүй яг ингээд хийгээд өчтдөг болохоор зуны улиралд болохоор бид нохооны хоол авахгүй. Эсвэл гэртээ сайхан амтлагч даваас хийхгүйгээр сайхан бөөр зүрхийн гүзэгийн чанаад авсраад өччих болж болно тий. Тэгээ шар будаа хаяад чанаад тэрийгээ сайхан битүү саунд хийж хагаад авчраад тэгээд тараагаар шууд өгчих нь шүү дээ тий. Заавал шүлтөө гэхгүйгээр хуурам маягийн ч өгж болно гэсэн үг. Гэж байж болох юм байна тий. Харин тийм юм байна. Одоо үлзийтэд ирэх юм бол үлзийтээс баруун урагшаага буудлагын полигон байд юм байна. Нэг 3 давхар юм юу шиг. Тэр буудлагын полигоны ерөөсөө яг хажууд саарал бетон хашаатай. Бетон хашаатай байсан тий. Бетон хашаатай. Тийм газар байгаа. Тэр бол мишка амтны асрамжийн газар байна шүү манайхаа. Муур нохоо багаас нь ингээд дасагчвал том болохоор одоо нөгөө нэг лөгөө дайрахгүй байдаг аахгүй юу? Тийм үү. Гаднах хэд ч юм бол бас энэ хэдрүүг гайгүй юу та яах ч юм. Гаднах тал нохоо ер нь бол мууртай хамт дасгаад би сургацсан. Тал нь болохоор нөгөө нэг яг өөр нөхцөл байдалтай олжчихсэн болохоор бас жоохон ааштай. Тийм. За манай нэвтрүүлгийн ивэл итгэгчээр 5 нүдэн гэдэг брэнд маань одоо ажилладаг. Тэгээд 5 нүдэн маань одоо хамт олон маань одоо өөрийнхөө гарын мэлхийг бас надаар дайж явуулсан. Тэгээ энэ бол одоо дээшээ харсан сав сайхан аягны дээж байгаа. 5 нүдэн хээ маань өөрөө нөгөө өсөж үржих юм бэлэгдэл шүү дээ тийм ээ. 4-10 байдаг. Тэгээ чиний энэ хийж байгаа үйлдэл чинь их сайхан зөв тэгээ буянтай ийм сайхан зүйлийг хийж байгаа болохоор өшөө сайхан одоо өргөжин дэвжиж өсөж одоо магадгүй чамтай би ахаад хэдэн жилийн дараа уулзахад чи одоо хамгийн гоё том дэлхийн жишгт нийцсэн амтны асархыг нээчихсэн ийм мундаг байх хаа гэж бас дүүдээ одоо амжилтын дээдийг хүсье. Тэгээ 5 нүдийнхаа аягны дээжийг бас гардуулж өгье. За маш их баярлаа. За тэгээд энэ бас зөв зүй гэдэг ийм гоё бас брэнд байдэ. Энэ чи бас зав гаруул одоо ажил ихтэй л байт юм байна да. Ихтэй хав зав гаруул энэ эвлүүлдэг юм Монгол зургийн аргаар хийсэн бас л амтны одоо чамтай их ойрхон те эвтэй дөрөв амтны одоо юм эвлүүлдэг пазл байгаа. Тэгээ нэр нь өөрөө энэ зөв зүй. Гоё нэртэй. Айгуу гоё нэртэй. Тэгээд нөгөө зөв зүйтэй зүйл хийж байгаа дүүдээ маш их баярлалаа. Тийм ээ. За зөв зүйтэй байгаад тань их баярлалаа. Тэгээ энийг бас зөв зүйж эвлүүлээрэ гэдэг одоо энэ сайхан бэлгэлэг яагаад бас зөв гэж брэндийнхаа гарын бэлгийг гардуулж өгье. За маш их баярлалаа. Ямар гоё нэртэй юм бэ? Тэгээ ийм гоё бас бэлэг өгсөн ивент тэтгэгч компаниудад бас маш их баярлалаа. Тэгээ гоё л таатай байна. Үнэхээр таатай байна. Таад маань манай хөрш нэг айл маань урьсан. Тэгээ нөгөө манай энд нөгөө хоол хийх боломжгүй байхгүй юу? Тэгээд яг нөгөө хоолоор дайлаа гэд тэр эмээ өвөө маань урьсан. Тэр айлаар чочлох уу? За ойрхон юм уу? Ойрхон. За яг хүнд хилцсэн байгаа юм чи ороод нэг яз цай ууж Монгол хүн байна да тий. Орчоод гарыг яаж ч бас тэнд очиж тэгвэл нэг 5 үг сайхан солиё тий. Тэгээ. За тэгээ. За тэгвэл тийш хамтдаа явцгаа. Ойрхон тий. Тэгээ ойрхон байгаа. За тэгээ. За бид хоёр одоо ингээд эндээс ойрхон байдаг хөршүүр нь явж байгаа тий. Энэгээрээ нэг унаатай энэгээрээ одоо бүх хоол унд юм хума зөөж гинөө. Тэгээ энэ маань болохоор манай хичээн машин баггүй юу? За. Тэгээ тэр хичээнхэн машиныг ойрхон ингээд унаа тавьчтай. Зөв. Мөөгөө одоо 28 таа гэж чинь одоо уг ярил бас гэр бүл мөл зохиодог л настай тийм ээ. Одоо яаж чинь бас
гэр бүлийн одоо төлөвлөгөө, ойрхон төлөвлөгөөд байна уу? Өмнө яг байдаг байсан. Тэгээд одоо бол шулууг хэлэхэд юу юм бэ шүү дээ. Одоо нэг ч жоохон залхуул юм байна. Аха. Тийм. Тэгэл би ч өөрөөхөө яг ингээл хүний жоохон нөгөө иргэшэлд орох гээд идэм бэ. Аха. Ингээл өөрийнхөө дураараа байлгах Найз залуу молоо байхгүй юу? байхгүй. Байхгүй. Тийм. Одоо их ажилтай байх үед чи одоо бас тэгээд хажуу чинь дэм болох хүн байхгүй бол хэцүү л дээ тий. Аха. Би ч бараг нэг 3 цаг унтчихвал буцаас ирэл 3 цаг унтаад буцаас ирэл нөгөө гал ундарч гад идэг. Тэгэл өглөө тэгэл ир тасаал нохоонуудаа хоолыг нээж өгнө. Бас нөгөө 20 нохооны хоол хийнэ гэдэг чинь бас нөгөө тийм амар зүйл байхгүй. Тийм шүү. Тийм. Тэгэл бас нөгөө муурнуудын хоол гээл. Энэ хаварч одоо энэ уяач дадуу ихтэй биз? Тийм. Миний мэдхээр оноо уяач их байдаг гэсэн. Тэгээд бас нэлийн алдартай хүмүүс их бас байдаг л гэж сонсож байсан. Байдаг гэсэн. Би бас тэгж сонсч л байсан. 10 жил хаан төгссөн. Үгүй. 62 дугаар сургууль. За. 62 дугаар сургууль төгсөөл. Тэгээ хөдөө аж ахуйн сургууль төгсөөд одоо ерөнхийдөө асрамжийн маань ажиллагаа хэдэн жил тасралтгүй явчихж байгаа лээ? За дүүн амтаа аваад 10 жил болж байгаа юм. 10 жил болж байгаа юу тий? За өөрийн гэсэн яг газар хашаатай болоод ер нь бол 4 сар гарч байна. Ерөөсөө саяхан болж байгаа юм биш үү энд бол тий? Өөрийн гэсэн яг л нөгөө газар хашаатай гэртээ болоод 4 сар болж байна л гэсэн үг тийм. Өмнө нь болохоор яг нөгөө нохоо муура айлын байр түрээслүүлээд, айлын хашаа түрээслүүлээд байлгачдаг байсан. Тэгтээ бол хүмүүс тэрэнд жоохон төгшөх үү яах вэ? Тэгэл хүмүүс ч их юм шаардсан шүү дээ. Хичнээн түрээсийн мөнгө авсан ч гэсэн тэгэл нөгөө гар хараад идэг. Уулын мод урттай богинтой гэдэг шиг бас тэгэл энэ уул самт ч сайнтай муутай л байгаа. Харин тийм. Тэгэл бас гоё чамд тусалж байгаа. Чиний амтны аврах ажиллагааг чинь бас дэмжиж байгаа. Олон сайхан хүмүүс байгаа. Өшөөч олон хүмүүс гарч ирэх байх гэж бас бодож шүү. Харин тийм ээ. Одоо энэ манай асрамжийн газар 4 сарын хугацаанд гэхэд бид нар миний яг 11 эмээ өвөнөр байдаг. Миний төрсөн эмээ өвөө биш л дээ. Хуурай эмээ өвөнөрт. Тэр эмээ өвөнөрт би ч нөгөө одоо хүмүүсийн сэтгэлийн бэлгээс хандаг болгож явуулдаг гэсэн үг. Тэр эмээ өвөнөр бүгдөө ингээл нохоо муур тэжээдэг. Тэнгүүдээ ингээд хүмүүсийн сэтгэлийн бэлгийг тэр хүмүүс нөгөө ер нь бол тараадаг гэсэн үг. Ганцаараа би нөгөө сэтгэлийн бэлгийг авдаггүй. Бусад хүмүүс хүртээмжтэй өгдөг гэсэн үг. Тэгээ асрамжийн газар маань яг нөгөө улам томроод одоо хүмүүст их танигдаад эхлэх юм бол тэр хүмүүс маань нэмэгдээл эхэлнэ гэсэн үг. Тийм. Саяхан дүүгээр нөгөө фэйсбүүкээр нөгөө сенсацлаад. За. Сайн талаараа яг сенсацлсан бас муу талаараа сенсацлсан. За яаж? Яг гүтгэлэг явагдаж байна гэхүү. За. Тэгээд нөгөө мууртай болохоор нөгөө асрамжийн газар нь үржүүлэгч болчт юм байна л да. За. Тийм. Тэгэл жоохон бас гомдж л байсан л таас. Ингээл амтаа аваад явж байгаа хүнийг ингээл янз бүрээр нь хэлээд оошоох гэх юм уу одоо тэрнтэй ач холбогдол өгөөд бол димидээ мэдээ. Гэхдээ яг ер нь хүмүүс тэгээд бас бодж л байх хэрэгтэй л дээ. Одоо ингээл бид нар чинь энэ нэг цөөхүүлхнээ юм байж ийж тэгээд нэг ганцтай гайгүйхан шиг ингээд юм хий барий гэж байгаа хүмүүсээ аль болох дэмжих ийм л талаасаа байцгаа бол уг нь одоо хэрэгтэй л байх юм л да. Ер нь бол тийм хаа хүний амьдрал чинь нөгөө сайн муу хоёр тэнцүү ээжж хүний амьдрал сайхан амттай байдаг гэсэн үг гэдэг шүү дээ тий. Тэгээд анхандаа бол жоохон эмзэглэл санагддаг байсан. Тэгээ одоо бол бүр тоохоо байсан. Одоо хин гэдэг айлх руу явж байна дээ. За энэ болохоор нөгөө нэг хүслэх гэж үтэй. За. Тийм. Чиний ногоо тарьдаг айлуу. Ногоо тарьдаг. Бас миний бас нэг найз гэхөө надаас ихтэй ах ихчлээ. Тэгээд бид нар нөгөө яг найзууд шиг болчихдог байхгүй юу? Зүг. Бас анх нөгөө газар авч яхад энэ нэр бас их тосоо өргөжсэн юм уу? За сайхан аварч байна уу та? Сайхан аварч байна уу? За сайхан аварч байна. Онд бонд тарган тавтай. Сайхан уруу. Сайхан орлоо. Тарган сайхан уруу. Тарган сайхан орлоо. Тариалан сайхан уу?
Өнөөдөр мөгийг нь зочлоод. Ань тийм байна. Тэгээ мөгийг дээр ирээд сая битэр чинь тэрүүгээр нэлээд божигнуул бит хоёр чинь гэжтэй тэнд чи одоо баг 100 шахах суулаа штэ бид нар чи. Нөгөө хэдэн муу. Тэгээ таална явуулаад. Тэгээ тэрүүгээр нь орд танилцаад тэгсэн чи манай мөгийг чи бас энэ хаваарынхаа айлуудтай нэлээд сайхан харилцаатай байдаг. Ногоогийн тарихад бас тэгдэг байдаг. Өөрөө нэг жижигхэн талбай дээр нь тарьждаг гэж шүү. Тэ. Ахаалтар юм лээ. Алдар хүслээ. Хүслээ. За. Нутаг гарал булганых. За, наашаа ирээд удаж байна. Гар багаасаа гарсан тэгээд. Одоо халам юу болчих чинь та? Одоо юу ахтай биднээс одоо юунаас шууд ногоогоороо л явсан. Тий, ногоогоо тийм баг. Эдэн жил тарьж байна. Гээ одоо тэгэл за нэг үнцний олж тарайгүй. Эдэн дэрлээ ногоо тарьж байна. Помидор голцоо юу өгсөг голж байна да. Тэ төрөний голоор их байгаа тийм. Хуучны дэвшлийн нэг юу сэсгүйсэн. Төрөний гол тий. Тийм үү. Тэгээ тэрийг дагаа тий. Би энэ чи ойрхон байдаг их чих хоёр дээр очиод та хэдийгээ нэг цайлч ирэх юм. За Монгол хүн байна гэж ороо гараа. Тий. Хилцэн байгаа бол энэ чи одоо яах вэ? Тэгээд гэж та хоёр бас харьцаад хамтраад удаж байна уу? Удаж байна. Монгол тарихад бол мөгийн сайн оролцох уу? Оролцсон шүү дээ. Чи агроном хүн шүү дээ. Харин тийм агроном баггүй. Та энэ чи ам бол хэдүүлээ? Би ч одоо 3 даа гамд юм уу? 3 тэгээд ингээд бодгоо. Танаа ач юу зээ юу? Манай ач. Хүүгийн хүү. Одоо тэгээд сургууль соёл нь яа дээ эндээс энэ манай өлзөцсөн сургуультай цэцэлэгтэй. Тэрлүүг. Тийм шүү. Станы сайхан агаартай. Энд юу вэ агаарлаа. Тий. Гол нь хэлбэрээс тий. Үлзий чи амар тэлчихээ. Гацсан мацсан гэж тийм асуудал ахгүй манай цаа. Ийш ороход бохомдож байгаа. Хурд нь ашиглах болчихсон. Тэр мосоо буцаа. Харин юу чи бүтэхгүй газар. Одоо тариал ихэлээ юу? Одоо ингээд өнөө оргоос үүсгэхээр эхэллээ дээ. Дараа нь бодоо ширүүн байна. Арай сэрүүн байна. Тий. Жохон надаагаад шалахгүй хаа. Тэгсэн өгч бас хэврээ шүү дээ. Одоо юу тэгэл хичнээн хүлэмжинд хичнээн тооны өгөрцөө тариа тэрийг одоо тэгээд яадгийн шууд энэ зах хүнсний төлбөрүүд рүү гэдэг юм уу? Бол тэгээ бид зараа яваадахсаа байхгүй болждаг үл тэгээд бөөнд тэгээ барстэйгөр ногооны бөөнүүдөө л өгчдөг. Сорт нь одоо ямар сорт тарих вэ? Одоо яг л хуучин дэвшил сангийн аж ахуйн тарьдаг ус өгөрцөө. Тэгээ тарьж баярлаа. Чоолондоо бүр бэлдсэн байсан шүү дээ манай. Галан. Син үлээ. Галан дээр син нэг. Бичнаас суух юм уу? Суугаш хоёр. Суугаш шүү дээ. Тэгээд яа өөрсдөө чи хүлэмж одоо ингээд 4 сар цаа тариллаа гэж бодъё. 3 сарын сүүлээр ч юм уу те. Тэгэхээр чин одоо хэдэн удаа уралцаа авт юм бэ? Божигод наадам биш, наадмаас үн дуусгаад дахиад тариал. Тийм байна. Гайгуун юу хөчөл бас тийм шүү. Бөөнд зэрэг гарч ирээ тэр үед наас унтсан надаас юм. Тэгээд чи бас дардаг өгөрцөө ногоо сортны олон янз байдаг. Олон баг. Аюул. Одоо энэ яг одоо за одоо манай ивент итгэгч чи одоо жинхэнэ Монгол хөрсөн тарьж оруулсан. Юу байгаа шүү дээ аль. За манай одоо нэвтрүүлгийн манай ивент итгэгч Багро. Одоо бас би чи энэгээр их бахархнаа. Бас одоо жинхэнэ яг Монголынхаа хөрс шуурам тарьж оруулж байгаа. Экологийн цэвэр ногоогоороо одоо хийсэн бүтээгдэхүүнүүдийнхаа би стейжийг хүслэхаагаа гэрт өгье та хэд маань тэгээс хаваагаад тэрлээ энд ингээд өгөрцөө махны соус за тэгэл одоо та нар амтахгүй тий. Тэгээ амтч чинжүү. За энэ одоо юу хөрөн манжин байна. Энэ юу байна? Ванду байна гэл. За ингээд зөндөө юмнууд байгаа. Баграгийнхаа гарын бэлгийг бас хахаа гэрүүлд. За зоглоороо гардуулаад өгч. Мөнгө орж аваад байта. Ногоо чи хүмүүст одоо ногоо бил. Ногоо бил тий. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. Агро махны соус. Шаржигдах шоколад амталж үзэх үү? Корнто Бянка. Бэлэг чанарыг Бянкагаас.
Хүмүүс ч бас болж игэл дотоодынхоо бүтээгдэхүүнийг хийж зорддог байсан. Тий. Тэр нь ядаж ийм тийм химийн борц ороогүй терминал юм шаад үүсч. Тэгээ ядаж тэр 5 цаасан дотроо хийж ивэл хэрэгтэй. Тий. Ер нь жинхэнэ ногоочийн хүн эрүүл хүнсийг л гаргахыг боддог. Ард иргэдээ эрүүл хүнсийг л түгээдэг. Тийм. Тэгээд яагаад хамгийн гол нь үр гэж чухал юм байдаг аахгүй юу? Үрээ сайн судалж ийж, сайн чанарын ногоо гарч ирнэ л гэсэн үг. За сайн байна уу та? Сайн. За хаварчаа сайхан уу та? Оо сайхан. За одоо тэгээд нийт ажил эхлэх гээл. Одоо ингэж ажиллах. Өвөлдөө ер нь яад вэ? Тэгээд ерөнхийдөө жоохон зогсон байдалд орчих юм. Өвөл ер нь ногоо тарина гэж байхгүй шүү дээ. Монголын нөхцөл. Дулаан хүлэмж үүссэн юм шүү. Амсгалтай. Өвлийн хүлэмж гэхдээ энэ хасах градус шүү дээ. Ерөөсөө энэ өвөлчин бол ургана гэдэг чинь асар хэмжээний дулаан шаардлагатай. Тийм учраас ерөөсөө зардал өндөр болчихдог бах тий. Зардал өндөр шүү дээ. Тэгэхээр тарина гэж үнэтэй зарах гэхээр хэцүү. Тий. Хямдхан зарах гэхээр чинь зардал нь аягүй өндөр болчих аюу хэцүү. Тэгээд чи хөрсөөрөө хасах 40 50 градус үүдчих чи ямар ч ногоо ургана гэж байхгүй. 11 сар гээд байхгүй. Яг нөгөө шингээ хөрсмөрсөнд хэмжээний бүр дулаан амлаатай бол манай энэ тариалан ч 100 амрна гэж бол байхгүй тий. Байхгүй. 100 амрд зугаалж муулж явна гэж бол сток конжин жоо тий. Одоо ингээл 3 сарын 20 хэд ингээл одоо үрслэгээ эхэлнэ шүү дээ. Үрслэгээ эхлээд юусэн ажиллана. Тэгээд 11 сар болчих гэж. 11 сар хүртэл. Тэгээд өвлийн хүлэмж бол одоо яг нэг тарьж байгаа. Тийм байна. Амаргүй нөгөө ногоон дотор ингээд нөгөө янз бүрийн юм хийдэг шиг тэр үл шал худлаа. Заашгүй. Одоо 9 шидийн хийхгүй шүү дээ. Яг л эко одоо нөгөө ногоол гаргах. Органик ногоол гаргаж байгааг л бодож байгаа шүү дээ. Одоо ямар шаардлага байна шүү дээ. Яа. За Монголын хөрс чи өөрөө ямар хөрс вэ? Мөөгийн танах руу ирэх гэсэн хүсэл тавиад тий. Би ч одоо эндээ хоолунд хийх жоохон хэцүү гэдэг хөрх нөгөө гэр дотор ч тий хэцүү юм байна шүү дээ яг үнэндээ. Би ч байгаа тийм байна. Энэ хараа муу нохоо одоо энэ манай охин бол мундаг охин л доо. Өдийн насны 27 настай охин одоо ингээд тий галаа түлээд Монгол гэрт тэр олон амьтдыг тий аварна гэдэг бол маш их одоо төвчээр шаардсан маш гоё чин сэтгэлээ буян гэсэн үг. Өстө хүссэн үнэлэн дээр их тий. Тий. Хэрэг аргийн одоо энэ үеийн одоо залуучууд бол хийхгүй шүү дээ. Яаж нэг муурал яа гэж байгаа. Тийш ганц муурал яа гэж байгаа шүү дээ. Ничээд өгдөг байна шүү дээ. Одоо бид нар бас ингээд өөрсдөө манайх бас 3 4 нохоотой л доо. Тэгээ бас нэг гудамжинд байсан бас нэг хөөрхөн нохоог энэ жижигхэн банд маань аваад ирсэн. Өөрсдөө бид нэг банхар гэдэг нэг хөөрхөн Монгол банхартай. Ер нь энэ би одоо зөв гэж боддоо шүү дээ. Энэ асамжийн газар гэдэг бол хүн гэдэг чинь бас аюу нүгэлтэй. Нэрээ. Энэ зөвхөн ганцхан хүнд зориулдаг шүү дээ. Тийм шүү дээ. Амтан байгаа шүү дээ. Өнөөдөр тийм биз дээ. Амтныг хамгаална, хайрлна гэдэг чинь бол асар одоо би буян гэж боддоо шүү дээ. Зарим хүмүүс эдэн энэ чадахгүй, тэхгүй гэл янз бүрээр хүнийг хэлж байгаа. Тэр бол өстой болохгүй. Хүн өөрөө сонирхолтой юм биз дээ. Хоббигоороо хийх. Өнөөдөр гудамжинд гарсан янз бүрийн муур нохоо тийм ээ. Эднэрийн чинь бас нөгөө үржлийн одоо нөгөө зогсоох. Тэгээд одоо энэ тэндгүү одоо нөгөө хаягдл нохоо муурнууд байгаа шүү дээ. Тэр чинь бас нөгөө нэг бас хайрлаж хамгаалж тий. Одоо нөгөө нэг залбирэн нохоонууд аяг явж байгаа шүү дээ. Энэ тэндгийн мэдсэн зүгээр хайдаг юу вэ? Эзэнгүү нохоо муур гэсэн үг. Тийм. Ирүүл бас хөөх юм нөгөө нэг ятсан. Тэгээ нэг явж байгаа юм хаяа явж болохгүй шүү. Аваар л юу. Зарим хүмүүс чи өөрсдөө амтаа авчих. Нөгөөгийг өөрсдөө хайрлахгүй цаазаа уурандаа ч юм энэ муугаар яад ингээд гаргаа ичдэг. Тэгэнгүүт нөгөө муурт яаж боломжтой болчихсон залбирна. Тэр чинь нөгөө хамгаална. Энэ охин маань би бол мундаг охин гэж боддیں۔ Өстой мундаг ийм золбон амтнууд ихсчих чи эдгээр чи хог цэг зэмээр хоолно тий. Тэгээд чи ингээд өвчин тараах үндэс болно. Тэгээд одоо айлын нохоонд ингээд авчраа халдаах айлын мууранд ингээд халдаачхад тэр нь эргээд эзнэрээ дамжих ингээд ингээд цаагаараа ингээд тойрог ингээд үзүүлэх юм бол айгүй том олон янзын асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр тэднээс чинь сэргийлж штэ. Ядчил тийм штэ. Мөгийн маань одоо яг чиг яг бор зүрхээрээ байгаа юм штэ. Харин тий өөрөө нөгөө одоо нөгөө тэр нохоо мууранд дотроод ямар ч нөгөө нэг цагуучлж байхгүй. Өөрөө одоо ингээд юм зарах урдаас 8 авчирна. Тэгэл тэр нь бас олигтой гүүхгүй тэр нь олигтой орлого байхгүй. Угаасаа тэр эндээс нь заавч гарахгүй. Ногоо цагаан ингээд яг тэр таа. Нөгөө мөнгөөрөө хэдхэн төгрөгөл гарна штэ. Тэр чи одоо яг амар аваадцуулсан тийм ногооны мөнгө гэж байхгүй нэг хэдэн төгрөгөөрөө нөгөө нохоо муурныхаа хоолыг авна. Тэгээ эднэртээ нөгөө нэг байр байшин
барь имчилгээд хөрөнгө амжилтгаа ийм таан гээл тий. хөрөнгө байхгүй ийм таан хэрэгтэй. Дандаа өвчтөе нөгөө нэг одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй амьдтыг дандаа хасардаг байхгүй. Ер нь амьтан гэдэг бол ерөөсөө тийш одоо хүнтэй адилхан тийм биз дээ. Одоо би өсөж чинь, миний би өвдөж чинь, би одоо ингэчлээ тэгчлээ гэж ямар ч тийм баярлан гомд бүх юм байгаа тий. Одоо тэр хийж чадахгүй болохоос хийж чадахгүй бүгд адилхан шүү. Ямар ч тийм одоо нөгөө юмгоо тийм учраас нөгөө энэ охин бол маш том буян хийдэг. Миний зүгээр бодлын охин дэмжлэг хэрэгтэй байхгүй. Харин тийм үстэй. Яг үнэ ингээд хөргөө амт борд хөрөө эн чинь энэ амтны өмнөөс ганцаархнаа ингээ хариуцлага хүлээгээд ганцаархнаа бүгдийг үүрээд яваад байх юм. Одоо тийм яг ямар ч ийм хариуцлага хүлээгээд хэн ч тулгаагүй шүү дээ. Тийм тулгаагүй. Тэгээ ингээ өөрийнхөө сэтгэлээрээ хийгээд явж байгаа ажил дээр зүгээр монголчууд маань сайхан сэтгэлтэй хүмүүс манайх дэмжээсэй. Тийм дэмжээсэй гэж. Тийм дэмжээсэй. Одоо сураалмаар бүр санагдчих. Дэмжээсэй яг үнэ. Дэмжлэг бол маш сэтгэлийн асуудал тэр. Одоо ингээд нөгөө хүн дотроо энэ үйл бол ерөөсөө тэр бага одоо ингээд энэ 20 хэдэн настай үед энэ одоо галаад үлж чадахгүй гэл хүмүүс бол ярьж л байсан. Манай навийнхан. Тэгэхээр ч одоо өөрөө хүчрэх Монгол хүний ген дуушд Монгол гэртээ хүч. Монгол гэртээ л бид нар чинь тийм биз дээ. Яаж ч өсөл хоринж өссөн Монгол гэр бол ерөөсөө л одоо бидний одоо дээдлэх одоо басны том одоо хамгийн том одоо зүйл юм да. Тэгээд одоо гэр дотор чинь ингээд одоо Монгол гэрт хичнээн хүчгүй ороод амьдардаг гэдгсэн чинь сая гэрт чи юу бараг 60 70 авч шүү дээ. Тийм шүү. Яг хөө бид нар бол хаяа нэг яг хөө тусчих л да. Нэг аймаг тусаж чадахгүй байнга очиж чадахгүй. Яг нэг машинаараа нэг хог мог инч болтгоо нэг ачаад өгч жишээ нь. Тэгэл эн чинь байнгын нөгөө нэг тэр хоггүй байна. Тий тоог байхгүй. Тий тоог байхгүй. Хаяа ус мусын нөгөө бас манай энэ аймаг улсууч айгүй сайн хүмүүс зөндөө хурцууд. Сайхан баш юм барьсан байна. Саяас ороод ирсэн чинь дөнгө сайхан барьж байгаа. Сайхан бариад дууссан башаа. Тий, сайхан барьсан. Гадна дуусаагүй галтгаа могоо чигийг байгаа. Та яг тэр бол яахан. Тэгээд өвнөр мөндтэй. Тий, өөрснөө тэгээд нийж хойд янзаар. Тий шүү дээ. Одоо ингээл ногоо цагаад дуусаад эхлэхээс орооцсон. Гэтэ манай энд бол сайхан агаар. Сайхан цэвэр агаартай. Одоо ингээд сайхан баашин бариад авчих чинь байрнаас илүү байгаа шүү. Тий шүү дээ. Тий, одоо ах хичээлтэй бас маш их баярлалаа. Өнөөдөр би бас мөгчингийгээ зорж ирсэн шалтгаан маань ч гэсэн одоо бас үзэгчд маань ойлгосон байх гэж бодож байна. Ийм сайхан буянтай үйлийг өөрөөс нь авчилж хийгээд 10 жил нохоо муурыг асарч хамгаалж хийжээгээд ди ялангуяа хаягдсан, гимтсэн, өвдсөн, бэрцсэн ийм амьтдыг асарч хамгаална гэдэг бол бас одоо мэдгүй одоо энэ хүний чинь одоо бурхнаас явуулсан илчгэлтэй л одоо санагдаж байгаа байхгүй. Тэгээд энэ дүүгээ зорж ирж хоны гэсэн боловч дүү манаас шалтгаанаа хэллээ. Хаа надаас хүн хонох нь үтэл одоо би өөрөө л арай гэж багтдаг юм газар юм байгаа. Тийм байгаа ч тийм. Ингээ олон муур зуртаа ингээ хонуулах боломж бол одоо тун тааруу уучлаарай. Тэр би ч бас ойлгож шүү дээ. За ойлголоо. Гэтэ чи тэр нэг хэдэн жилийн дараа уулзахад байдал ондоо болсон байх хаа. Тийм ээ. Дахиад нэг хэдэн жилийн дараа уулзах чи яасан сайхан байрлал савтаа болсон. Хоёлоо тэнд нэг таваараа хоноод тий. Залуу хүн дэв 5 жилийн дараа хоёлоо арай нэг ондоо юм яриа сууж байгаа. Ийм зүйл болох хаа гэж нүдэ хийж байгаа үйл сайхан байгаа учраас. Тэгээ ингээд нөгөө сайн санааны үзүүл шар тос гэж ийм сайхан бас нутаг орных нь энэ авийнх нь хүмүүс дэмждэг юм байна, хамтардаг юм байна, харлаа, үзлээ, хагаш өртөө бас сайхан хүлээж авсанд баярлалаа. Тэгвэл өнөөдөр ингээд би мөгийн дүгнтэйгээ бол хон чадахгүйгээр ингээд нэвтрүүлгээ жаргах ийм нөхцөл байдал үүслээ. Үзэгчтэй ойлгоод дараа нэг өдөр бас бит хоёр уулзаад ярих боломж олдох хаа. Тийм. Бид бодож юм доо. За сайхан олцоогоо. За эд гоод. Хоол идэрээ. За тэгээд өнөөдөр ямар ч байсан манай нэвтрүүлгийн баг хамт олон зорьсон хэрэгээ биелүүллээ. Өнөөдөр мөгч мэгдүүтэйгээ уулзлаа. Ясрамжийн газраар нурж сайхан танилцлаа, үйл ажиллагааг нь хаарлаа. Ямар сайхан үйл хийдэг нь бол бүх үзэгчтэй бас тодорхой хэмжээр харуулахыг хичээлээ. Тэгээд мөгийн дүгийнхаа бас одоо цаашдаа амжилт хүсье. Маш их баярлалаа. Тэгээд бас мөгийн дүүтэй маань байнгын хамтран ажилтдаг, дэмждэг, тусалдаг та хоёр шиг маань ийм олон сайхан сэтгэлтэй хүмүүс энэ хавьяас зөндөө байдаг юм шиг байна. Тийм би бас мөгийнхаа үгнээс сонслоо. Тэгээд хүслээ ахыхаа гэр бүл догигчтэй бас маш их баярлалаа гэдгийг бас илэрхийлье. Баярлалаа. За тэгээд мөгийн мундаг